Аимшигт дайсныг ялахын тулд хатагтай цох ба хар муурнаар шин туслахад болох Риана Рүүш болон Карапес нарыг өнөөдөр шийцгээе. Манай хотыг хамгаалагч тун удахгүй хорон муу санаатнуудыг дарж авна гэж найдаж байна. Та сувга битгий солиорой. Манай супер баатрууд болон дайснуудын хоорондох тулаан яг одоо эд өрнөж байна. Үгүй ээ, Парисын хамгийн сэтгэл татам хөшөөг аимшигт хорон санаатнууд зүйтгэж байна. Ямар ичмээр юм бэ? Наадгүйгээр тэд юу ч хийж чадахгүй юм аа. Хүүхийнэд хурцглээ. Аль үдээ хатагтай цохоо чам тусламж хэрэгтэй. Ирээд Клоиг аваад явал да. Оо, уучлаарай Клой. Ирээд хатан зүгийг аваад явал да. Маюра, хатагтай цох болон хар муурнаар хүнд нөхцөлд орчихлоо. Клой урдийн лайдал хатагтай цохыг эрхийг хүлээж байна. Гайхалтай. Хатагтай цох ирж хатан зүгийн шидэд эрдэнсийг өгөхөд бэлэн байх ёстой шүү. Гэвч хатагтай цох азийн хувцас ашиглаад хаймрын галуу гаргаад ирвүү дээ. Тэр энэгээр яах гэж байгаа юм болоо? Энэ хооронд хар муур, Риана Рүүш, Карапес юу хүлээгээд байгаа юм бэ? Чамд би хэрэгтэй. Тийм ээ, мэдээч тэгдэг яах вэ? Тун гайхалтай. Хатагтай цох дахин түүхийг бүтээлээ. Тэрээр бүх супер баатар найзуудынхаа тусламжтайгаар хорон муу санаатнуудыг дарж авч чадлаа. Нэ? Бүх гэсэн үү? Хатан зүгийг яах болж байна? Үнэхээр өөдгүй юм аа. Чи юу ч ойлгохгүй байна. Хатагтай цох зөвхөн дийлдэшгүй хорон санаатнуудтай тулалцсан үедээ намайг дууддаг юм. Тийм шүү. Мэдээч. Вэйс, ойга хураагаарай. Трикс, амарцгай. Битгий мартаарай. Биднийхэн гэдгийг хэн ч мэдэж болохгүй шүү. Өөр хинт ч мэддэхгүй. Баярлалаа. Дараа дахин уулзъя. Чи Клойтой уулзч ярилцаагүй л байна уу? Чи Клоиг дуудах ямар аюултай гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Түүний хатан зүгийг байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Бүр ирвэхээ хүртэл мэдэж байгаа. Энэ мэдээллийг ашиглаж бид бүхнийг өрхөнд оруулах боломжтой. Тийм ч учраас бид хэн гэдгээ нууц хэвээр үлдээх ёстой. Нууцыг сайн хадгалах тусмаа үн цэнтэй. Тийм ээ, тийм ойлгож байна. Гэхдээ л Клоя хатан зүгийн байх хугацаанд дууссан гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Мэдэж байна. Надад зүгээр л өөрт нь хэлэх боломж олдохгүй байгаа юм. Бас тэр өнөөдөр биш бололтой. Би буцаад хавийнхаа. Хатагтай цох минь Клойтой ярилцсан гэж надад амлаач. Тэгсний зөв гэж бодож байна. Тийм ээ, мэдээч. Клой буурж ба заавал дахиж хатан зүгийг болох хэрэгтэй байна. Хатан зүгийг өөртөө оруулах бодолтой байна уу? Хатагтай цах Клоид зүгийн шидэт эрдэнсийг өгөхөөс зайлсхийж байгаа болов уу гэж айж байна. Сүүлийн үед их болгоомжтой хөдлөх болсон. Тэгвэл би Клойд шидэт хүчийг буцааж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэх болно. Энийний тулд би хатагтай цохыг уурлуулж бүх найдварыг таслана. Тэгж байж би хатан зүгийг иргэшээлтэд оруулж чадна. Магадгүй бид Лайла Росиг сэтгэл зүгээр тоглох авьяасыг төлөвлөгөөнд оруулах цаг болсон байна. Сайхан санаа байна, Натали. Надад итгэл хүлээлгэсэнд чинь би үнэхээр их талархаж байна, Аян Агрес. Надад Эдренийг хамгаалах боломж олдсонд би үнэхээр баяртай байна. Гэхдээ Эдренийг тийм хүмүүс хүрээж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэрэнд Ниногоос илүү найзууд олдно. Ялангуяа анхаарлын татах гэж хичээж байгаа тэр тэнэг Маринет болон нойтон хамуушиг Клойгийн шүү. Үргэлжил өөрийгөө хатан зүгийн байсан гэж өнгөрч явах юм. Гэхдээ Эдрийн тэр огтыг тоодгүй сайн хэрэг. Эдрийн үнэхээр төгс. Эдрийн Клоиг огт тоодгүй гэж би бодохгүй байна. Тэд баг байхасаа л нөхрөлж байгаа шүү дээ. Харилцаанд нь хэн ч сэв суулгаж чадахгүй. Баярлалаа Лайла. Маргааш дахиад уулзъя. Ойлголоо. Маргааш уулзъя. Энэ залуу хатагтай бидний агуу төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслана гэдэгт би итгэлтэй байна.